Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ молекул биологийн агсан төвшний цоврал лекцүүд эхэлж байна. Тэгээ бидний эхний лекц маань геномиксийн талаар бол ярилцсан. За геномикс гэж юу вэ? Яаж ангилдгийг, за ямар судалгааны бай молекулыг судалгааны үндэс болгож авдгийг, за үүнтэй холбоотой олон үйл явдлуудын тухай энэ лекцээрээ та бүхэнд танилцуулах нэ. За геномикс гэдгийг үзхийн тулд эхлээд хэд хэдэн нэршилтэй бол танилцсан. Тэгэхээр омикс гэдэг нэршил сүүлийн үед бол хэмжээгээр тодорхой хэмжээний нэршлүүдийг бий болгож байгаа. За энэ маань бидний геномикс гэж нэрлэгдэж байгаа энэ одоо нэршлийн хамгийн сүүлийн омикс гэдэг энэ дагуур бол залгагдаж хэрэглэгддэг. За энэ геномикс гэдэг маань одоо ДНХ молекул буюу генийн бүтцийн талаар судалгаа хийдэг энэ салбарыг геномикс гэж бол нэрлэж байгаа. За бидний транскрипцийн явцад РНХ үүсэж байгаа молекулуудыг өөрөөр хэлбэл дандаа транскриптүүд үүсэж байгаа энэ молекулуудын тухай судалж байгаа одоо жижиг салбарыг транскриптомикс гэж бол нэрлэдэг. За РНХ-гээс уураг нийлэгдэх үйл явц буюу трансляцийн шатанд үүсэж байгаа эдгээр мэдээллүүдийг судлах. За дээрэс нь уургуудын олон үйл ажиллагааны харилцан үүслийг за нийлэгжиж байхдаа хэрхэн нийлэгжиж байгаа тухай мэдээллүүдийг судалж байгаа энэ шинжилгээ ухааныг протеомикс гэж бол нэрлэж байгаа. Тэгэхээр протеин гэдэг англи үгний уург гэдэг үгэн дээр омикс залгаад протеомикс тийм ээ. За транскриптомикс гэдэг үг маань бас транскрипт буюу РНХ молекул үүснийг транскрипт гэж бол нэрлэдэг. За үүн дээр омикс залгаад транскриптомикс гэж нэрлэдэг. За транскриптомикс, протеомикс хоёр маань хоёулаа нийлээд геномиксийн үйл ажиллагааны буюу функцийн геномикс гэдэг нэршлэлээр бол нэрлэдэг. Яагаад гэхээр нэгэнд ДНХ молекулын генээс улбатаагаар генийн бүтээгдэхүүнүүд одоо үүсээд эцсийн бүтээгдэхүүн уург гэж нэрлэгддэг учраас энэ маань генийн үйл ажиллагааны нөлөөллөөр үүсэж байгаа молекул шүү гэдгийг тайлбарлахын тулд түүнийг үйл ажиллагааны геномикс гэж бол нэрлэдэг. За нэгэнд уург үүссний дараа бол уургийн үйл ажиллагаа цаашаа хэрхэн дотор организм дотор үйл ажиллагаагаа хийх үү, хэр зэрэг задрах уу, ямар метаболитууд үүсэх үү гэдэг эдгээр асуудлууд бол тулгардаг. За энэ маань бидний метаболомикс гэдэг одоо энэ жижиг салбар руу орж бас судлагддаг байна. Тэгэхээр үүнээс харахаар зэрэг уураг хэрхэн үүсэж байгаа геномын молекулын анхдагч молекулаас уураг био процессын үндсэнд үүсэж байгаа. Амьд эс дотор хэрхэн метаболитууд үүсэж байгаа тэтгэрийн үйл ажиллагааг судлах тусад нь энэ үүсэж байгаа молекулуудыг судлах шинжлэх ухаанууд маань шинжлэх ухааны нэгэн салбар жижиг салбарууд болоод геномикс, протеомикс, транскриптомикс, метаболомикс гэдэг эдгээр нэршлүүд рүү сүүлийн орчин үеийн хэллэгээр орж байгаа шүү гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр үүнээс юг ойлгож байна уу гэхээр зэрэг геномикс гэдэг одоо жижиг салбар маань ДНХ молекулыг судалгааны суурь бай болгож энтэй холбоотой үйл ажиллагаа, үйлдэлүүд, молекулын төрөг шинжүүдийн тухай судалдаг байна гэдэг нь энэ слайднаас ойлгомжтой болж байна. За бас ом гэдэг нэг дагавар гарч ирдэг. Тэгэхээр зэрэг бидний мэддэг геном, транскриптом, протеом, метаболом гэд эдгээрүүд маань молекулуудаа шууд зааж өгдөг. Тэгэхээр зэрэг энэ одоо дараах молекулын дарааллаар геном гэдэг үг маань генүүдийн тухай тодорхойлолт орж ирж байна шүү. Транскриптуудын тухай болоод тэгэхээр транскриптом гэдэг ойлголт орж ирдэг. За уургуудын тухай, молекулуудын тухай яриад ирэхэд протеомуудын тухай гэж яригддаг. За метаболитууд энэ тухай яригдахаар зэрэг метаболом гэдэг энэ үгнүүдийг хэрэглэдэг сүүлийн үед болчиход байгаа. За тийм учраас геномикс гэдэг энэ дагаврыг залгаад геномикс гэдэг үг маань үүсэж байгаа нь геномын молекулын талаарх
дүн шинжилгээ хийдэг шинжлэх ухааны салбар юм шүү гэдгийг харуулж байгаа. За протеомикс гэдэг ингээ ороод ирэхээр зэрэг уургуул буюу протеомик судалдаг. За үүндээ дүн шинжилгээ хий. За тэгэхээр геномикс гэдэг маань геномын молекулыг бай болгон судалдаг. За геномын молекулын бүтэц, тогтоц, өвөрмөц онцлог, за түүн геномын молекултай холбогдож байгаа бүхэл үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухааны нэг салбар болон орж ирж байна. За нэгэнт геномын молекулыг бай болгохын нэг бүхэлдэн судалдаг учраас геном маань юу илээ гэд эргээд саний. Тэгэхээр хүний биеийн хүний геном гэдэг маань цусны улаан эсээс бусад хүний биеийн эсүүдийн бүх ДНХ молекулыг нэгтгээд хүний геном гэх нэршлэр бол нэрлэдэг. За геномын молекул маань хаана гис дотор хаана байрлаж байгаа гэдгээс хамаарат бөөмийн бөөмн дотор бол бараг бүх геномын маань хэсэг төр чигтээ ордог. За митохондрийн гэж бол хоёр ангилагддаг байгаа. За митохондри дээр тусгай гений мэдээллийг митохондри зориулттай мэдээллүүд бол хадгалагдсан байдаг. Ойролцоогоор 3 тэрбум орчим хос нуклеотидын суурьас бол тогтож хүний геномыг бүтээдэг байна. За хүний геномын дараалал бол бүрэн тогтогдсон байгаа. Энэ бол дараалт нь 2001 он гэхэд бол хэвлэгдэж хүн төрлөختөнд бол энэ мэдээлэл бол нээлттэй болж ирсэн. За ойролцоогоор 35,000 орчим гентэй. За ген нь бол геномынхаа дарааллын 2-3% эзэлдэг. За нэг ген бол уургийн мэдээллийг кодолдог гэсэн энэ үндсэн утгууд бол ойлгомжтой болж ирсэн. За хүний геномыг одоо дийлэн хувийг бүтээж байгаа хромосомын хэсэг бол байдаг. За хромосом маань та бүхэн мэднэ 22 хос хромосом, дээрээс нь хүйсийн хромосомууд бол орж ирдэг. За хромосом маань хроматины утаслагаас бол тогтдог. За хроматины утаслагыг эцсийн нэгжийг аваад үзэхээр ДНХ молекулын одоо үндсэн бүтцээс бол тогтож байгаа бол харагдаж байна. За ийм учраас ДНХ молекул маань өөрөө нуклеотидуудаас тогтсон байдаг. Тэгэхээр зэрэг хичнээн нуклеотидыг тогтоож тийм үү ДНХ молекул тухайн геном дотор бүтээж ийн гэдгээс нь хамаарат геномын хэмжээ бол гарч ирдэг. Тийм учраас геномын хэмжээг хичнээн нуклеотидоос бүтсэн байна гэдэг тоон утгыг бол зааж хэмжээг зааж өгдөг байна. Хромосомоос гадна бол байрлах генийг бүхэн бүрдсэн тийм ээ митохондрт байдаг. За ялангуяа ургамлын эс ч гэсэн бол эд хөгжил эвкариот гэсэн үздэг. Тэгэхээр зэрэг бүх организмын митохондри болон өшөө дээрээс нь фотосинтез хийдэг эсийн хлоропластуудад ДНХ молекул бол агуулдаг. За эдгээр ДНХ-д бол бага хэмжээний генүүд кодлогдно. За эдгээр генүүд нь органеллынхаа зарим уургууд болон РНХ молекулыг кодлж эсийн тогтолцоонд, бодисын солилцоонд оролцдог. За эсийг амьд байлгах зайлшгүй хэрэгцээтэй генүүд бол агуулгаддаг байна. За геномикс гэдэг маань тэгвэл чухам юу вэ гэдгийг бол бид нар бол хэлчихсэн. Тэгэхээр зэрэг геномикс нь генетикийн нэгэн дэд салбар болдог. За үндсэндээ бол одоо дараах нэгжүүдийг бол дүрслэн гаргаж агуулга утга тогтцоотыг бол бий болгож судалдаг байна. За үүн дотор бол хамгийн түрүүн геномын молекулын бүтцийг мэдснээр бид нар түүнийг зураглан дүрсэлдэг. За үүнийг mapping гэж бол нэрлэдэг. Англи хэлний үг орж ирж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ямарваа нэгэн одоо геномын молекулын бүх тогтц бүтцийг зургаар харуулж дүрслэж хүнд ойлгуулж байгаа тэр илэрхийллийг зураглан дүрслэх гэж бол нэрлэж байгаа. За түүнээс гадна sequencing гэдэг асар их одоо тулгардаг. Энэ нь юг илэрхийлж байгаа гэхээр зэрэг нуклеотидын дарааллыг тогтоох. Түрүүн багш нь түрүүчийн слайдн дээр хэлсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл геномын молекул маань эцсийн нэгжин автагч нэгжин нуклеотид шүү гэж байгаа учраас хичнээн нуклеотид ямар хувилбараар араасаа дараалан орж байгаа гэдэг маань одоо нуклеотидын дарааллыг бол хэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нуклеотидын дараалал хүнийх дээр бусад организм дээр их өвөрмөц байдаг учраас түүнийг зайлшгүй тогтоох
бол шаардлагатай. За үүнийг илэрхийлж гаргаж байгаа зүйл маань нуклеотидын дарааллыг тогтоож илэрхийлж гаргаж ирж байгааг хэлж байна. За үүнээс гадна геномиксийн үйл ажиллагааны дүн шинжилгээг бол хийдэг. Өөрөөр хэлбэл геномын молекулда ямар молекул хоорондоо ямар үйл ажиллагаатай харилцан үйлчилж байна гэдгийг харуулж ирж байгаа. Геномикс бас судалдаг байна. Ийм учраас геномиксыг яг тодорхойлбол геном дахь дотоод тогтоц үйл ажиллагааг судална. За ялангуяа бүтцийн ялгаатай шинж төрхүүд, үйл ажиллагааны харилцан үйлчлэл, хамаарал, геном дахь локус, за аллелууд, бусад харилцан хамаарлыг судалдаг ийм шинжилгээ ухааны салбар болон хүчтэй сүүлийн үед хурдтай хөгжиж байх нэ. Тэгвэл геномикс гэдэг зүйл маань генетикээс юугаараа ялгаатай? Урд нь бидний үздэг байсан. Тэгэхээр генетикт нэг л генийн тухай тодорхой цаг хугацаанд судалдаг бол геномиксийн геномын тогтолцоон доторх бүх генүүдийг агуулгаж байгаа генийг бүхлээр нь өргөн зар хүрээтэйгээр судалдагаараа ялгаатай байна. Аливаа нэгэн салбар шинжилгээ ухаанууд дандаа түүхтэй байдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг геномиксийн шинжилгээ ухаан нь өнгөрсөн зууны сүүлээр буюу 1980-ад онд суурин тавигдаад за биологийн зарим зүйл зориулагдсан геномын төсөл эхэлсэнтэй холбоотойгоор хөгжиж эхэлсэн. За энэ бол хүний түүхийн ойролцоогоор одоо 40 жил гэж байгаа бол богино хугацаа гэж бол үзэж байгаа. Хамгийн сүүлд яригдж эхэлж, хүчтэй яригдж эхэлж байгаа асар их мэдээлэл, шинэ технологийн хурдтай эрен үед бол бий болж тогтнож байгаагаараа энэ геномын түүх нь бол онцлог бол байдаг. За хамгийн гол арга аргачлал нь бол мэдээж нуклеотидын дарааллыг тогтоох арга байгаа. За дээрэс нь микроэри, биоинформатик гэсэн салбарын арга аргачлалууд бол энэ салбарт хүчтэй нэвтрэн орж байгаа. Геномиксийн салбар ухаан биоинформатик, тооцооллын биологгүйгээр бол төсөөлөх бас боломжгүй. Яагаад тэгэхээр геномиксд бол асар их мэдээлэл бол цугладаг. Тэгэхээр тэр их мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодит байдал дээр анализ хийх гэдэг бол бас их түүхтэй. Тэгээ тийм учраас үүнтэй холбоотойгоор хэрэглээний математик, мэдээлэл зүй, статистик, компьютерийн салбар ухаан, за үүнтэй холбоотой хиймэл оюун ухааны хөгжил, дээрээс нь биохимийн суурь шинжилгээ ухаануудын хөгжил асар хурдтай боллоо, зэрэгцэн хөгжиж эхэлж байгаа. Мэдээж ирэх тусдаа бол эзэж бол ярихгүй. Тэгэхээр энэ бүх мэдээлэл нэгтгэж байж бүгдээрээ нийлээд биологийн асуудлыг бол молекулын түвшинд шийдвэрлэх хөгжил бол бий болж эхэлж байна. За молекул биологийн лабораториудад компьютерыг хэрэглэж эхэлснээр геномын хөгжлийн бол одоо гол түлхүүр хүчин зүйлүүдийн нэг хэмээн үздэг. За ялангуяа лабораториудыг автоматжуулснараа их хэмжээний үр дүн үзүүлэлтүүдийг бий болгох, дүн шинжилгээ хийх, за түнчлэн эдгээр үр дүн биоинформатикийн ойлголттой хамттан тодорхойлсноор түүний хөгжлийг ч дэлгэрүүлж байсан гэж бол үздэг байна. Геномиксыг дотор нь одоо судалж байгаа судалгааных нь зорилго үйл ажиллагаагаар нь бол дотор нь хэд бол ангилдаг. За хамгийн нэгдүгээр бүтцийн геномикс гэж яригддаг. За бүтцийн геномиксыг англи хэл дээр structural genomics гэж бол хэллэгддэг. За хоёрт нь үйл ажиллагааны геномикс буюу functional genomics. За гуравт нь харьцаа хамаарлын геномикс буюу comparative genomics гэж бол нэрлэдэг. Одоо энэ их олон геномууд ийм бүтэц бий болж байгаа учраас тэдгээрийг харьцуулан судалдаг ийм салбар бол бий болж эхэлсэн. За сүүлийн үед бол мутацийн геномиксийн тухай их ярьж байгаа. Тэгэхээр мутац үүсэж, өвчин үүсгэж байна уу? Өшөө дээрээс нь үйл ажиллагаатай юм уу гэх мэтчлэнгээр энэ дээр бол асар их судлах зүйлүүд бол ихээр орж ирж байгаа. За онкогеномикс гэдэг салбар маань одоо хавдрын гентэй холбоотой судалгааны ажлууд дээр суурилагдаж бий болж байгаа бас нэг салбар байгаа. За эхнээс нь бүтцийн геномиксийн талаар хэдүүлээ танилцаж эхлэе. Тэгэхээр бүтцийн геномикс нь бол зүйл хоорондын, өөрөөр хэлбэл амьд организмуудын хоорондын геномын ялгаатай бүтэц тус тустай ямар бүтэц үүсгдэг, түүний дотоод бүтцийн онцлог юу байдгийг, за эдгээр бүгдийг бол судаж тодорхойлдог
салбар бол болж ирж байгаа. За геном бүрийн үйл ажиллагааг бас тодорхойлж зураглан бас гаргадаг байна. За үйл ажиллагааны геномикс болохоор зэрэг генийг тодорхойлсон дараалал уургийн үйл ажиллагааны олон үзүүлэлтүүд эсвэл дата бааз гэж бид нар бол яригддаг. За цуглуулах, ашиглах зорилготойгоор бий болж байгаа. Геном дах ген болон нон ген гэж байгаа. Ген бус маш их олон дараалал байдаг тийм ээ. Тэгэхээр тэдгээрийн үйл ажиллагааг бас судалдаг. За ген болон уургийн харилцан үйлчлэлийн талаар энэ жижиг салбар бол илүү судалж гаргаж ирдэг. За генний типтэй хэлбэр шинжтэй холбоотойгоор фенотипууд нь яаж өөрчлөгдөж байгаа хэлбэрүүдийг тэдгээрийн хоорондын харилцаа хамаарлыг ч гэсэн судалж гаргаж ирдэг. Тэгэхээр үйл ажиллагааны геномикс гэдэг маань лекцийн эхэнд бас нэг хэлж байсан тийм ээ. Геномын молекулаас үүдэлтэй дараагийн молекул бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ үйл ажиллагааны явцад үүсэж байгаа молекулууд бол байдаг. Тийм учраас үүн дээр транскриптомуудын тухай, протеомикс нь протеомуудын тухай гэд салбарлаж гарч ирж байгаа мэдээллүүдийн тухай танилцуулагддаг ч гэсэн өгдөг үйл ажиллагааны геномикс гэдэг энэ нэршил дотор бас мэдээллүүдийг холбон судалж илүү ил гаргадаг байна. За дараагийнх нь харьцан хамаарлын геномикс гэж байдаг. Түрүүний бас дурдаад өнгөрсөн. Тэгэхээр организм зүйл хоорондуудын геномын бүтцийн онцлогийг харьцуулан гаргадаг. За жишээлхэд бол хувьслын явцын харилцаа холбоог бол маш амархан бол сүүлийн үед тодорхойлж гаргаж ирж байгаа. Тэгэхээр биднээс хэдэн зуун жилийн өмнө байсан амьд организмуудын хувьсэл геномынх нь молекулаар орчин үеийнхтэй хэрхэн өөрчлөгдөж ирсэн юм бэ? Эсвэл өөрчлөгдөөгүй юм бэ гэдгийг геномынх нь молекулаар нь харьцуулан гаргах ийм боломж бол нэгдэж байна. За геном бүрийн үйл ажиллагааг бол тус нь тодорхойлогдно. За жишээ нь бол загвар организм дээр генийн судалгаануудыг бол сүүлийн үед бол хийгддэг. Эрдэм шинжилгээний ажлууд хийгддэг. Тэгээд ирэхээр зэрэг геном бүрийн өөрийнх нь харьцан хамаарлын тухай тэн дотор байгаа олон генүүд хоорондоо хэрхэн хамааралтай ажиллаж байна вэ гэдгийг судлан гаргаж ирдэг байна. За хүний амьд организмын хамгийн дээд хөгжил бол геномын молекул харуулдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр хүний геномын молекулын генийн бүтцүүдийг их гүнзгий судалж байна. За мутацийн геномикс хувь хүний ДНХ болон геномд мутацийг судална. За үйл ажиллагааны геномиксийн нэг хэсэг болдог. За түнчлэн генийн үйл ажиллагааг бол бас тодорхойлно. За эсвэл тодорхойлогдоггүй олон дарааллууд дээр ямар өөрчлөлтүүд байна гэдгийг судалж ирдэг. Тэгэхээр энэ геномын молекул дээр үүссэн энэ хэлбэр удамших явцдаа үнэхээр өвчин үүсгэх шалтгаан болж гинүү гэдгийг мутацийн геномикс судлан гаргаж ирдэг байна. За сүүлийн салбар маань онкогеномикс. Тэгэхээр геномикс гэдэг үгээ бол мэдж байна тийм ээ. Геномын молекул дээр хавдартай холбоотой асуудлыг бол судалдаг байна. Тэгэхээр сүүлийн үед бол та бүхэн бүгдээрээ мэднэ. Хавдрын улмаас асар их олон хүмүүс бол дэлхийд дахинд нас барах шалтгааны нэг болдог. Тэгэхээр зэрэг энэ дээр бол анагаахын салбарын эрдэмтэн мэргэд бол хавдрын судалгааг бол хийхэн түлхүү бол хийдэг байгаа. За энэ хавдрын судалгааг хийхдээ геномын молекулаас үүдэл нь шалтгаалсан хавдар хүний биед үүсэж гинүү гэдгийг бол системтэйгээр шат дараалтайгаар их олон генүүдийг хамааруулж яг хавдрын учир шалтгаан болоод байгаа генийн молекулуудыг судалдаг болсон. За ингэж судалдаг болсноороо үүнийг бол мэдээллийг нэгтгэхэд онкогеномикс гэж бол нэрлэдэг байна. За энэ онкогеномиксийн ачаар бол онцлогоо сайжирч байгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл яг хавдар үүсгээд байгаа тодорхойлоод байгаа тэрийг бол тодорхой хэмжээний генийн молекул маркерыг ашиглаад мутацийг онцлох ийм боломжтой болж байгаа. За хавдраас улбаалаа гарч ирж байгаа тийм ээ. Цаашдын хувь тавилан, ер нь хувь тавилан бол хавдрын үед бол хэцүү шүү дээ.
Тэгээд ирэхээр зэрэг энэ цаашдын хувь тавиланг бас илэрхийлж болох, ийм урьдчилан хэлж болох ийм бас ирээдүй бол харагдаж байна. За дээрэс нь одоо эмчилгээнд дээр бол бид нар хэрэгэлдэг, тийм ээ. Тэгэхээр зэрэг гений мутацуудыг нь ашиглаад за тодорхой хэмжээний эмчилгээний бай болгох ийм боломж орчин үед эхэлж байгаа учраас эмчилгээнд бол онкогеномиксыг одоо бүрэн судалгаанд бол ашиглаж хэрэглэж утгагүй хэрэглээнд бол орох төрөчөөсөө орж байгаа ийм жишээнүүд бол олон байдаг байна. За ДНХ-ийн нуклеотидын дарааллыг тогтоох техник бол асар их ач холбогдолтой, тийм ээ. Тэгэхээр энэ техникийг ашиглан бид нар одоо орчин үед бол хүний геномын дарааллыг бүтцийн хувьд бол бүрэн мэдсэн үнэн бодит бүтцийн дарааллыг тогтоодог ийм бол гайхамшигтай техник нэвтрээд бол орчихсон байгаа. За энэ ачаар хүний геном төслийн ач тусаар хүний геномын дараалал бүгдээрээ тогтоогдсон шүү гэдгийг 2001 онд дэлхийд даяар зарласан байгаа. За геномын нуклеотидын дарааллын мэдээлэл одоо дараах зүйлийг бол илтгэдэг. За нэгдүгээрт нь хромосом дахь гений бүрийн байршлаг. Тэгэхээр зэрэг аль хромосомд хүний 22 хромосомын, тийм ээ, аль хромосом дээр нь ямар ген байна вэ гэдгийг бол байршлыг бүрэн тогтоосон шүү гэж. За зөвхөн хүний геномоор энэ бол зогсохгүй юм. Энэ бол бактерийн, дээрэс нь одоо эвкариотис буюу мөөгөнцрийн, одоо хорхойны, шавжны, сэр нуруудны, амьтдын гих мэтчлэнгээр бүх организмын хичнээн хромосомоос тогтсон ген бүр нь ямар байршилтай, за аль хромосом дээр нь байрлалтай гэдгийг бол бүрэн геномын нуклеотидын дарааллаас мэдээллийг бол авч болно. За ген бүрийнхаа зохицуулгын хэсгүүдийг бол бас байршлыг илтгэдэг. За уургийн мэдээллийг кодолж буй ген бүрийн бүтцийн дараалал бол одоо урьдчилсан байдлаар бид нар генийх нь молекулыг хараад уургийнхаа бүтцийн дарааллыг бол бүрэн мэдээллийг бол авах юм боломжтой болж ирдэг. За геномыг ерөнхийдөө бүхэлд нь харуул, тийм ээ. Тэгэхээр геномд хичнээн ген агуулгадж байгааг илрүүлэх нь хамгийн гол түлхүүр асуудал болдог. За нийт генүүдийн генийн экспрессийн үе шатаас хамаарат доороо дараах дөрвөн түвшинд бол хуваана. За генийн экспресс геномынхаа үе шатанд, за гений экспресс гэдэг үгийг бас монгол хэлээр гений идэвхжил гэж сурах хүчгээр бичигдсэн байгаа. Хэрвээ гений идэвхжил гэж ярил, өөрөөр хэлбэл гений молекулаас бүх үйл ажиллагаа эхлээд мэдээллийн завсрын ирэнхээ үүсэх, эцэст нь уург нийлэгдэх энэ бүх процессыг гений экспресс гэж нэрлэж байгаа. Тэгэхээр гений экспрессийн үр дүнд шат шатанда тодорхой үе шатуудад хуваагдж байгаа гэдгийг дараах шатлалуудыг онцолж байна гэсэн үг, тийм ээ. За дараагийнх нь шат нь болохоор транскриптом, тэгээ протеом, уург үүсэж байгаа. Хамгийн сүүлд нь одоо нийлэгдсэн уургийн үйл ажиллагаа бас байх нь тий. Тэр задрах нь уу, эс дотор өшөө дээрээс нь дараагийн ургамлуудад оролцох нь уу гэх мэтчлэнгээр геномын гений молекулын гений экспрессийн хамгийн сүүлийн үе шат гэж бас нэрлэгддэг байна. За геном дотор агуулгадж байгаа. За ялангуяа эвкариотсын ген дээр бол яригдж байна. Тэгээд ирэхээр дотоод бүтцийг нь бол бүрэн судлаад дууссан гэж түрүүн илтгэж байсан. Тэгэхээр ген юунаас тогтдох юм бэ гэдгийг зургаас харуулж байна тий. Тэгэхээр зэрэг ДНХ молекулаас тогтно. Гэхдээ ДНХ молекулын маань мэдээлэл нь эксон, интрон гэсэн хэсгүүдэд бол хуваагдаж байгаа. За интрон гэж юу юм бэ? Тэгэхээр генийн дотоод хэсэг, генийн дараалал доторх дотоод хэсэг интраген гэдэг ийм утга орж ирдэг. За прекурсор мэдээллийн ерөнхийдийн мэдээлэл агуулгагүй хэсэг дээр байрлана. Тэгэхээр молекул маань мэдээллийн ерөнхийдийн мэдээлэл агуулгагүй хэсэг шүү гэдгийг интроныг бид нар тодорхойлж өгч байна. Харин эксон бол мэдээллийн ерөнхий гэдэг мэдээлэл агуулсан хэсгийн дараалал шүү. Интрон ба эксон бол энэ геномын молекулын ялангуяа генийг зааж байгаа хэсгийн өвөрмөц бүтцийг бол илтгэж харуулж байгаа.
Тэгэхээр интрон эукариотесэд прэ-эренхэд байна. Харин прокариотесийн хувьд бол зөвхөн тээврийн эренхээ, рибосомын эренхээ тодорхойлогддог. Харин эксон бол мэдээллийг агуулсан хэсэг учраас эм эренхэд хадгалагдсан тодорхойлогддог байна. За зурган дээр улам илүү харъя тийм ээ. Тэгэхээр прэ-эренхээ дээр эксон интрон хэсгүүд байгаа бол мэдээллийн боловсрсан мэдээллийн хэсэг дээр бол зөвхөн эксоны дараалал бол байгаа шүү гэдэг. За хромосом дотроо генүүд маань өвөрмөц байршилд бол оршдог. Тэр байршлаасаа бас хөдөлгөөнгүй бол байнга байршилж удамшиж ирдэг. Тэгэхээр зэрэг зарим хромосомд ген харьцангуй цөөн байдаг. Залгааллын 25%-аас их хэсэгт нь ойролцоогоор 500-аас нуклеотидаас урт десерт буюу ген агуулгагүй дарааллууд бол оршиж байдаг. За геномынхаа дарааллыг бод мэдснээр асар их ач тустай, энийг зайлшгүй мэдэх шаардлагатай гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр бидний дараах зүйл бол хэрэгтэй мэдээлэл бол технологи энэ төр бол шаардлагатай. Ялангуяа геномын дарааллыг мэдснээрээ бид нар хүний эрүүл мэндийг сайжруулах үйл хэрэгт бол энэ молекулын мэдлэгийг бол ашиглана. За байгалийн энергийг ашиглахад ашиглаж байгаа сүүлийн үед. За дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг ойлгох төвөнд зөв хариу өгөхөд бас тустай. За орчин цэвэрлэхэд геномын молекулыг ашиглаж хэрэглэн. За одоо ялангуяа гайхалтай байгаа ахaltaа жишээ татаад ярихад одоо бактерийн геномыг ашиглаад ашигтай бактериудыг үүсгээд за тэгээ орчныг цэвэрлэх ийм боломжийг бол нээдэг. За баталгаад хүнс тэжээлтэй болох бас хэрэгэлдэг. Тэгэхээр зэрэг ургамлын геномуудыг ашиглах, амьтны геномуудыг ашиглаж одоо бид нар баталгаатай амьтан ургамлуудыг бий болгож хүнс тэжээлтэй хэрэглэх ийм боломжтой болж байгаа учраас эдгээр салбаруудад бол энэ талын судалгаа чухал шүү гэдэг нь харагдаж байна. За геномын молекулыг судалснараа бол их олон шинжлэх ухаанд бол их ач тустай одоо хөгжиж байгаа салбарууд бол байдаг. За бидний жишээ бол хамгийн түрүү молекул амгаах ухаан. Энэ дээр бол молекулын төвшөнд геномын молекултай холбоод амгаах ухааны салбарт ач тустай, хүнд хэрэгцээтэй өвчнийг онцлох ийм зүй тогтолцоо бий болж байгаа. Тийм учраас молекул амгаах ухаан гэдэг мэргэжил сүүлийн үед их хэрэглэгдэх болсон. За микробийн геномикс, эрсдлийн үнэлгээ хийх, за биоархеолог, антрополог, эволюц, хүний суурьшлийн хөдөлгөөний зүй тогтолцоод бол одоо геномын молекул дээр суйрлан за эдгээр дээр шинжлэх, судлах ийм салбарууд бол илүү их хөгжиж ирж байна. За ялангуяа шүүх эмнэлэгтэй бол ДНХ-ийн шинжилгээ хийх энэ бол их одоо өргөн цар хүрээтэй нэвтрээ орсон байгаа. За газар тариалан, мал аж ахуй, биопроцессингийн салбарууд бол энэ геномын судалгааг хийснээр их ач холбогдолтой хөгжил бол улам их дэлгэрэнгүй болж байгаа гэдгийг харуулж байна.